Өчигдөр ард үлдсэнийг баталж шинэ өглөөний наран гэж байна. Өөрчлөлт нэгсэн ужиг асуудлуудыг өчигдрөөр нь дуусгая гэж төрийн сонгуулаа бид хийж байгаа. Санал ихтэн асуухад одоо ганцхан хоног үлдлээ. Санал авах байранд өнгөрүүлэх таны ганц өдрийн ганцхан хором дэмжснээ тэмдэглэх балны чин тэр бихтэй жижигхэн үзүүрт Монгол улсын маань тусгаар тогтнол бүрэн эрх, хөгжил дэвшил та бидний амьдрах итгэл бүхлээрээ багтдаг үлээ. Тунгаан шүүж хийх таны тэр эрхэм сонголтыг хинж тулгах эрхгүй бас хинж хянаж сагдах боломжгүй. Үндсэн хуулиар дархлаацсан энэ эрхэд тань ямар ч эрхтэн дарахтан эзэрхийлэн халдах ёсгүй. Ганц мод гал, ганцхан айл болдоггүй ч ганцхан хүний санал бүтэн Монголын хувь заяаг шийдэж болдгийг ардчилсан сонгуул бидэнд 9 тудаага үзүүлэх гэж байна. Өнгөрснийг бид хангалттай шүүлээ. Дахин давтан хэлүүлтгүй энд нүднээ ил, он цаг, оноос нэртэйгээ хамт уярын устаа нийлэн урсаж байна. Одоо бид дүнгээ тавина. Язгуурын эрхчлөөт талын нүүдэлчин бидний хувьд дарангуй дээрэнгүү хоёр энд газар нутаггүй. 30 жилийн өмнө зориг өдөөж ухаан сэрээсэн хонхны дуу бүдгэрч хөлд орж тэнцвэрээ олж явсан арчлыг авилгач дарангуулагч нар ард урдаас нь шахсаар төлхөн унахыг оролдож байна. Одоо эрхчлөө тусгаар тогтнолоо түшиж тулах эрхчлөөний хонхыг хангинуулан сэрэх залуус бидний цаг ирлээ. Нэг Монголд 20 өөр үзэл бодол, 20 өөр нам байж болох ч хоёр өөр тусдаа Монгол хүн гэж байх ёсгүй. Үнэт санал ихтэн өчигдөр авсан дарга нар сонгуульд дайруулж энэ өдрүүдэд талцал бутрал үүмэн самуунд төрхөрч эхэллээ. Эрх баригчдын шидсэн өгөө шиг тойрч эзэн монголчууд одоо өөр хоорондоо дахиж талцахгүй. Талцах тоолондоо бид тал нутгаа тавилантайгаа хугаслаж зовлон овоолж үрдгийг олон зууны түүх хэлж ойрын хэдэн жилч хангалттай мэдрүүлсэн. Бидний нэр, зүс, үйл хэрэг өөрч амьсгалах агаар, амьдрах орчин, ам бие инх тунх байх шалтгаан нөхцөл бүхэн нэгвлээ. Тиймээс одоо бид хэрсүүгээс хэрсүү байх ёстой. Ард түмний ялалт гэдэг үгийг авилгачид, дарангуулагчид хэлэх эрхгүй. Авилгач дарангуулагчдад хариуцлага тооцож тэднийг халж явуулж байж ард түмэн боддоор ялдаг гэж амтай. Авилгач дарангуулагчид биш эрхчлөөт ард түмэн бид энэ удаад заавал ялах ёстой. Намайг Чулуун билгийн Лодо самбуу гэдэг. Монгол хүн таны саруул ухаан эрхчлөөт тусгаар Монголын заяаг түших болтугай. Өчигдөр өнөөдөр авилгачдын гарт өргөцсөн. Монголын маргааш залуу сихаан гар дээр иргэн сэргэнэ. Хонхны дуу. Саналын хуудсан дээр уулзъя.